Монголын хүүхдийн ордны драмын дугуулангийн сурагчид үлгийтэй инээд тоглолтонтой бол бэлтэж байгаа. За ингээд зарим одоо сурагчдтайгаа бас уулзцаая. Сайн байна. За инээдийн баярыг энд хүргэе. Баярлалаа. За яг одоо өнөөдөр тийм ээ бас одоо ингээд бодохгүй тоглолттой хийх чинь яг ямар одоо дүрийг онцолж байгаа вэ тийм ээ? Одоо яг энэ номерын хувьд гэх юм бол 10 жилийн номер байгаа. Тэгээд энэ номер дээр дуу хөгжмийн багш олж ордог байгаа. Дүрийнх нь онцлог нь юу вэ? Дүрийн онцлог гэвэл ангийн багш ихнэр олж байгаа. Нэг ингээд сургуульд нөхөртөөгөө хамт ажилладаг. Тийм ихнэрийн дүр бүтээж байгаа. Ер нь яг хамгийн инээдтэй гол хэсэг нь юу бэ? Өөрөө чинь бас тийм ээ ур чадварыг гаргах одоо ямар онцлогтой вэ гэж бодож байна? Энэ дүр нөх юм бол ер нь бол энэ багштайгаа шавнартаа ер нь мэдэгдүүлэхгүй хичээдэг нөгөө нөхөртөөгөө хамт ажилладаг гэдгээ. Тэгвэл нөхөр нь болохоор ил гаргах гаддаг, нөгөөх нь болохоор нуух гаддаг. Ер нь тиймэрхүү л байгаа. Өөр ямар дүр бүтээж байна? Өөр их юм бол төрсөн өдөр гэ номер дээр гарын 5 уруу гэд октоодынхаа менежер болж ордог ээж байгаас. За амжилт хүсье. Баярлалаа. За бас нэг хүүхдийг бас онцлон одоо зочноор уулзъя. Сайн байна уу Миндүү? Инээдмийн баярын минь түргэе. За өөрөд нь хувьд тийм ээ яг ямар дүрийг бас онцолж байна? За энэ тоглолтын дээр би 10 жилийн багшийн дүр өгтөж байгаа ангийн багшийн дүр за хүүхдүүдийн төлөө зүтгэдэг. Тий өөрөөсөө илүүгээд бүр хүүхдүүдийн өмнө тавьсан гэр бүлийн хүртэл анхаарахгүй тэгж тавьсан тийм дүрийг бүтээж байгаа. Ер нь энэ дугууланд хизээ эхэлж орсон бэ? За би энэ дугууланд суралцаад одоо 11 дахь жилдээ явж байна. Анх өөрийнхөө авьяас чадрыг нээж бас тийм ээ өөрийнхөө дуртай зүйлдээ ингээд сонирхож энэ дугууланд орж исэн. Тэгээ одоо 11 жил болсон байна. Энэ тоглолтондоос ороод 11 жил болсон байна. Өмнөх жилийн үед бас тийм ээ хичнээн дүр бүтээж ив. Энэ жил бас хичнээн дүр бүтээхэр байна. Өмнөх жил манай дугуулангаас нэг тоглолтод 6 номер орж исэн. За тэрний 5 номерт нь орж исэн. Энэ жил болохоор 5 номер манайх гаргасан байгаа. За тэрний 4 номерт нь орсон. Инээдийн баяр гэхээр хүмүүс бас тийм ээ өнгөө ярих ч юм уу бинийгээ хуурах ч гэдэг юм уу тийм ээ маш их байдаг штэ. Та бүхний хувьд ингээд яг тоглолтоо хийгээд явж байхад тийм ээ яг бэлтгэлийн үед одоо бол ингээд бэлтгэл хийж шүү дээ. Хөгжилтэй зүйл их болдог. Нэг жишээ татвал. Тохиолдож ирсэн хөгжилтэй. За. Бид нөгөө нэг ихэнхдээ өглөө 8 цагт цуглаад орой 9 10 гэж тардаг. Тэгээд хүүхдүүд бас зарим нь их үлсдэг юм шиг байгаа. Тэгээ бэлтгэлээсээ зарим нь хоцрол нөгөө завсарлах цагаас илүүлээл тэгэл хоол онд эргүүлээд явдаг. Тэгээ тиймэрхүү зүйл их гардаг. Тэгээ ер нь бид нар өөрсдөө тийм хошин шоу тоглолт хийж байгаа учраас тийм дотроос ч юм уу нэг тийм инээдтэй зүйлс амар их болдог л доо. Өөрсдөө инээдтэй зүйлс их ярьдаг тий. Нэг жишээлбэл одоо инээдтэй ойрын хугацаанд болсон инээдтэй нэг зүйлсээс хэрэг. За тэгэл одоо тоглолтын дээр нэгэл жишээлбэл бид нар би ингээд тоглолтын дээр нэг үг буруу хэллээ. Тэгэхэд манайхаа аваад ингээд чингчлээгээл тэрнээс л ингээд нэг жижиг юмнаас бид нар инээд үүсгэхэд нэгээ баясгаж чаддаг. Ер нь том болоод бас энэ чиглэлээр явах маш олон жил бас хичээлж जैन тийм ээ драмын дугууланд. Би драмын чиглэлээр илүү явъя гэж боддог. Тий. Гэрт нь одоо урлагийн ч юм уу тийм ээ жүжигчин огш урлаг хүн байдаг уу? Манай ээж яг залуудаа жүжигчин байсан. Тий. Одоо бол тэгтээ багш хүн нийгмийн ажилтны тийм тий. Анх залуудаа бол жүжигчин байсан. 2 3 кинонд бараг тоглосон гэж яриад. Өөрөд нь энэ зорилго бас биелнэ гэж найдаж байна. Баярлалаа. За баярлалаа. За Монголын хүүхдийн ордны драмын дугуулангийн хүүхдүүд үлгийтэй энэ тоглолтоо үзэгчид та бүхэнд болон одоо сурагчдад зориулан тоглож байгаа. За бид мэдээллийг хүүхдийн ордны драмын дугуулангаас шууд амжууллаа.